археологийн өдөртөн профессор Киселевийн удирдлагын нор элбэг шинжилгээний ажилтан Берда тэргүүтэй Монгол оюутан элбэний үний олгосыг нээх ажилд оролцлоо. Нэгдүгээр жилийн нээлттэй хэдэн айлын буур газрыг матаж хэдэн зуун үнд зоос зэвсэг орчнуудыг авлаа. Энэ үед их орныхон эрхлэг түүхийг судлах ирээдүйн ба одоогийн оюутан болоод ард түмэд ховор итэн ба. Одон тэмдэглэгдэх нийтэн зүйл бол улс улсад шинжлэх ухааны актын байгуулагдсан явдал юм. 40 жилийн өмнө ертөнцийн дэвшил соёлоос тасархай хосрогдсон байсан маань орон өнөө өдөр шинжлэх ухааны активтай болж байгаа энэ хүүхдүүд улс улсын иргэн бүрийн сэтгэл зүйн хөгжөөсөн баян багт болж байна. Бүгд наримдах Польшаар улсын шинжлэх ухааны активын ерөнхийлөгч академик Януш Гришковский тэргүүтэй төлөөлөгчд манай оронд альчилсан. Шинжлэх ухааны академийн Азийн иргэншилийг судлах үндэсний комисси ЮНЕСКОгийн оролцоотойгоор Азийн иргэншилд нүүдэлчин ардын гүйцэтгэсэн үүрэг гэсэн сэдвээр Улаанбаатар хотноо олон улсын монгол иргэнтүүдийн симпозиум хийлээ.